Нэмраны гурлын дээр сугат оруулан сонсож би эрхэм сонсч зуртанд шинэхэн 7 хоногийн эхний өдрийн мэндийг хүргэе. 7 хоног бүрийн даваагаас баасан гаргийн цаг мөчид радион 3 дугаар студиэс үрчийтлээ мишээ их суурайтаар үдээ ачаар нэвтрүүлэг маань эрхэм сонсч зуртанд чөтөрдөг. Яг Улаанбаатар хотод 11 цаг 11 минут болсон. Өнөөдөр 2024 оны 1-р сарын 8-ны даваа гаргийн үдээ ачаар нэвтрүүлэг эхэлж байна. Студид хөтлөгч Мөөгийн гэрлээ найруулагчаар ган болдын ангар нар айлж байгаа. Өдрөм дөргийн Мөөгийн. За өдрийн мэнд. Баярлалаа. За нэвтрүүлгийн хамтран аялагчаар толгой хөвдөлтийн төрийн тусламж Цитромакс за мөн Хада лабо чигшүүлэг шинэ премиум цуврал хамтран ажиллаж байна. Баярлалаа. За ингээд үдээ ачир гээд 323 мянган гишүүнтэй нээлттэй групп байгаа. За энэ группэд манай сонсогч нар өөр тохиолдсон болон өрөөлөөс сонссон сонирхолтой хөгжилтэй түүхээ пост болгож бичдэг. За тэр постноос бид нэр шүүгээд радиогоор уншдаг. За өнөөдөр чинь 113 дахь хөгжилтэй түүх юм байна шүү. За эхэлх үү. За Мишель Мишель Дагн гэдэг бүсгүй юм байна. Копи гинэ. За эхнэрийн заавраар нэвтрүүлгийн талаар бичсэн байна. Нягтлангийн заавраар захирлууд татврын тайлан гаргадаг нэвтрүүлэг хийвэл гоё байхгүй юу? Эхлээд тайлангаа хадгалаач малаа. Хой хүнд орлого олгочхоод хүн амын орлогын албан дотор суутган штэ мангараа. Энэ эзний өмчийг нь яадын гингүүт наатага зүгээр орхичгоо бити олон юм хуцаад надад заагаад бай. Хурдан илгээгээч ямар удаа юм бэ? Ховдоо мөнгө аваа шоудах болохоор хурдан шуурхаал юм байх чинь лээ гэж муу хэлж мэгээл гисэн байна. Энэ нэг сая юуны нөгөө амрагийн эхнэрийг дуугаад байгаа тий. Яг тэр нөхөрлөгийг бүтнээр нь үтсэн штэ. Тэр чинь ихтэй тавилт юм биш штэ тий. Тийм үү? Тийм байл штэ. Албаар тэгэрээ тэгж загнаараа чи гэж. Тийм үү? Тий дараа нь араас нөгөө нэвтрүүлгийн хард гэдэг хөшгөний хард гэдэг явсан штэ. Тийм үү? Тийм. За. Тийм тэр надад нэг л юу байсан юм. Хүү энэ амраас танаар алгуулж энэ гэж бодоод чинь. Тэгээд тэрийн хилчгээр яваа. Тийм. Тэр чинь ингээд үе нөгөө нэг юм дээр авьяаслаг монголчуудад ч гэсэн тэгдэг чинь хачин нөхдүүд орж ирээл бид нар чинь ингээд албаар нэвтрүүлэх сонирхолтой болох гэж жүжигчилж орж ирсэн гэсэн штэ. За. Би тэгж ойлгосон штэ. Дараа нь нэвтрүүлгийн хард гээд юу гаргадсан байхгүй. Тэрийг би үзээгүй штэ. Би зүгээр тэр нэвтрүүлгээс өмнө за тэгээрээ ингээрээгээд тэгсэн чи яана би одоо чадах юм болов гэдсэн баггүй. За дараагийнх нь Лаш артист Бондок гэдэг бүсгүй байна. За өгчээсэн бүтлэн бүксөөрөө иргэснийг найцтай юм юу амар хийлтий ёо. Нэг үгтэй. Энэ үг одоо тренд болж байна. Хороо тэрнээс өөр бүтлгүй хүн байдаг болов гэж бодогдтол бүтлгүй. Нөгөө тэнэг хар туучи маань автобусанд явж байсан чинь жолоочийн арын хаалчиг өмнө хитэн нүх байдаг та. Тийшээ хуруугаа ичгэнэ. Тэгт юм аа. Үдий гойр гарч гаа тийшээ хуруугаа хийгээд ахтаа чи яах вэ? Тэгээд нөгөөх нь гацаад надад хэлэхгүй ичээд гүрийгээд тэр хооронд нөгөө хуруу нь хавдаад хөөгөөд ёо бүх зорчогчдоо арын автобус нь суулгаад бааз руугаа тавьчихлаа. Бид хоёрыг аваад. Бааз дээр очиж нөгөө нүхнүүдийн сэтэлж байгаад гаргаж авлаа. Яг уу нуулгүй хэлэхэд би ч хийж үзмээр л байдаг байсан л да. Гэхдээ бас гацтан ч ихэд ахта яах вэ? Энэ нэг юмны паян дуусахгүй гинэ. Гүн нэр яг тэгт юм аа. Бид сони яг ингээ үзмээр байдаг байхгүй. Болохгүйг нь мэдээд байгаа хэрнээ л. Ямар сони би хизээш тэр нүх рүү хуруугаа гэж бодож байгаагүй. Гэхдээ ер нь ганцхан энэ нүхч биш те. Ингээ нэг юм сандал мадал сэтэрсэн байвал тэг сэтэрхийг нь улам ухаж тэр нөгөө зөөлөвчийг ингээ жуурч тасдах бол тэр өстө аюу балаа. Хичин зуршлаа. За. Бэлгүүн гэдэг залуу. Уйлсан суг гинэ. Би нэг найзынхаа руу очих гээд хорооллоос 7 буудал орох пик хүнтэй автобусанд үсрээл орчлоо. Тэр үрдийн халууныг аимшигтай. Хүмүүсийн дундуур явсаар байгаа л арын хаалганы аж ахуйнд эвтэйхэн цай олоо зогслоо. Хорооллоос 32-ын тойрог хүртэл төгжил гайгүй л явлаа. Хүмүүс шахагцаар байгаад өнөөх жаахан цайнаас мулт үсрээл арын судалны ойролцоо нэг сайхан тормолцсон галагнуудтай шар өнгийн палаж өмсөх хүүхний дэргэд шахагдаал яваад очихлоо. Автобус 32-ын тойргийг эргэтэл онгорхой цонхоор орох салхины чиглэл өөрчлөгдөж тэр олон хүний амьсгалах төрөл бүрийн ихүүн үнэр ард талыг нүмерх шиг л болов. Автобуснаас буух хүн цөөхөн суух хүмүүс л олон байна. Бариулаас нь зүгдэж шахалтсан олны дунд би гэдэг хүн амь тэмцэх нь холгүй л байлаа. Гэтэл автобусны арын суудлын урдхан талд нэг шат юм шиг юм байдаг да. Тэр дээр зогсоод баруун гараараа бариулаас зүгдсэн нөгөө алаг нүдтэй бүсгүй суганд шахагдаад наалчих. Хөдлөх зайгүй бүр нам наалтлаа шүү. Энэ амьдралын хамгийн азгүй өдөр гэх юм уу? Сугнаас нь холмос нэх нялуун үнэртэй усны үнэр холилдсон 5 мэт суг миний нүрийг тэрвэрэн авахгүй тэр. Заавай.
суг хідэн хялгастай. Гэтэл хөлөрсөн юм уу яасан зураасан зам татуулаад миний нүдний өмнө хэртэй хөлс бөмбөрөн нулимс луга мэлтэлцэн урсган тэр. Ядж байхад зам битүү төгж иржээ. Автобус 2 дугаар эгнээнд ороод нам зогсцсон. Би тисэдл байла. 10 гаруй минутлаар тиссэн. Сүүлдээ амьсгалахд ч хэцүү болов. Нэг мэдсэн чил гадаа автобусны нөмөрт хүмүүс салхийг нь тавгайл гашгирч байгааг сонсоод сэргийж илээ. Ти нэг ухаалттай тэгэж суганд нь хажуулагдаад багтаа яах вэ? 13 онд босон явдал юм аа. Игч гүрээсэн л дээ. Тэр үед жаахан ч байж өчөө зөндөө хөвгтөө явдал байгаа. Энийг явуулвал та бүхэнтэй хуваалцснаа гинэ бас. Йоо. Ямар амар юм бэ? Заяа гэдэг бүсгийн санамжтай үжигтэй дөхөр олон жилийн өмнө хамт ажилладаг австрали хүн маань надаас асууж байна. Танаа байр болгоны доор Picatopax гэдэг гэд битцсэн байхын юу гэж байгаа юм бэ гинэ. Би бодоод олдгоо. Байшин бүрийн бууланд байдаг бичиг гэхээр юу илээ гэд ёор таасангүй. За орой хамт гэртээ арих цаанд үзүүлээрэй гэв. Оройд игсэн чинь тэр байна гэд хид хідэн байрны бичиг рүү зааж байна. Харсан чинь монголоор ресторан гэж бичсэн. Тасарсан англи хэлтэй яа. Йоо, хараад баахан ихрлэж инээ штэ. Маргааш нь ажлынхандаа ярьж бас хөхрөлдөө гинэ. Гэтэ эн чи Австрали үг штэ. Тийм үү? Аха. Нэр яаж Picatopax гэж юм штэ юм. За хайж байгаарай. За, эр үсг нь англиар P штэ, тийм үү? Тийм, пик. За тэгээд Тэгмүүдээ. За. Сиг П-г К-гаар хэлээд байна, тийм үү? Тийм байна. Рестораныг Picatopax. За даа. Ран гэдгийг нь Pax гэж уншиж байгаа байл гэдэг бодоо. Бас супер те Picatopax. Йоо, за. Болроо бүги болроо гэдэг бүсгүй. Боги штий, боги болроо. Боги. Бүги биш юм уу? Би бас англиар уншаад ах юм ааж чаа. Бууги штэ гэсэн чинь. Боги болроо ёо. Олон жилийн өмнө нэг Америк босстой байгууллагт ажилладаг байлаа. За. Гадаад дарагтаа энэ боломжийг ашиглаад хэл сураад авах ёстой гэж өөртөө маш хатуу даалгавар өгөөд л өдөр бүр үг зайжлаад л хажуугаар нь ажиллаа хийгээд тунч их завгүй явсан үе. Нэг өдөр дарга өрөөндөө дуудаж байна. Би ч додгор амтаа хэдэн үг цээжилч гисэн. Нилээн сайн сурсан нарийн бичиг хүүхэн хамт орох уу гэхээр хэрэггүй би ойлгочихно гэдэл орл. Өрөөнд орсон чил дарга гайхаад чи орчуулагчгүй зүгээр үл гэж байна. Өө би ч ам окей босс гэж. I got this гэдэл хэлдэл босс нилээн итгэлгүй харж ирсэн аа. Баах юм яриад л байна. Би ч окей гэдэл дэвтэр дээрээ бичээл байла. Ингээд хамгийн сүлд good luck гэдэл гар барьж байна. Би ч гар бариад өрөөнөөс гараад даалгасан ажлын талаар бодоод л ямар машин сул байгаа талаар ресепшнтэй уулзаад машинаа аваад нисгэвж байтал нарийн бичих хүүхэн залгаж байв шүү. За даргын хэлсэн ярьсныг ойлгосноо бүгдийг нь ойлгосон Гамбат судалгааны ажил хийгээд орондоос ирж онгоцны буудлаас досоод аваад ир гэсэн. Юу вэ чи шал худлаа ойлгосон байж тээ. Гамбатаа хоёрыг дорнд руу яваад судалгаа хийгээд ир гэсэн штэ. Хог би шал худлаа ойлгож. Одоо буцлаа гэд оффист иртэл бүгд инээлдээ шоолж байна. За ингээд дорнд явлаа. Хэд хоногийн дараа буудалд давж байсан чи шөнийн 2 цагт хамтрагчийн утас дуграал хэсэг ярьж байснаа сонирн болоод л явчлаа. Ах нь нас орж яаралтай хотод ир гэсэн гинэ. Хамтрагч маань за хилдээгээрээ даргад чи хилээд өгөл гэлээ. За би ч буруу хэлж гитэг юм да. Гэхдээ яг хилээд өгье гэдэл. Нөгөө муу жижиг алтан гэрлийн цэнхэр англи хэлний төлөө бариад л хэдэн үг харчаад залглаа. Уцаа авахар нь hello how are you boss? My partner's brother cow гэд хэлсэн чил баах юм асуугаад байгаа. Нөгөө ганц амны уншлаг болсон yes гэдэг үгээ хэлтэл ашгүй нэг юм ойлгосон болтой уцаад асаллаа. Ингээд хамтрагчаа тайвшруулаа сууж байтал нарийн бичиг хүүхэн шоолоодж байгаа мó загнаач байгаа мó залгаад юугаа яриа шүн залгаад байгаа юм бэ? Юу ах юу үхэр яриад байгаа юм гэдэг. Гамбалтын ах нь нас орсон байна гэд хэлсэн штэ. Гэтэл өөрийгөө өмөрсөн болоод хэллээ. Тэгсэн бас л буруу хэлж. Шүн дөлөөр англи хэлний толноос үхэх гэдгийг үхэр гэдэг үгтэй андаад. Маш сайн тогтоож яваад холбоод хэлсэн нь манай хамтрагчийн ах нь үхэр гэж тараа. Шүн дөлөөр хэлж байгаа юм. Хэл сурна гэж хөглөнөө. Хүлэм хүлэм дайд майд гэдэг үг. Харин тийм кав гэхээр юу гэсэн үг. Үнд явж өдөр чи үнэ шүү.
Йоо. Гам болдын ах нь үнэ гэж хэлсэн юм шүү дээ тий баг. Ямар гизүү вэ. За алтан туяа ганжя гэдэг сонсогч гэсэн хөгжилтүүд өгөх. Өдөржин хүүхдүүдийнхээ түмэн асуултанд хариулна гэдэг бас л амаргүй шүү. 6 настай хүүгийн минь асуултууд улам л хүндэрсээр хүн өгөхээр шороонд нүх ухаад хийчих тийм үү гэж байна. Ер нь л аль болох үннийг хэлхийг хичээдэг хүү дээ. Би тэгдгээ гэхдээ миний хүү яаж мэдсэн бэ гэсэн чинь зургатаар харсаа. Тэгээд тэр хүн тэндээ юу хийдэг вэ гэж байна. Хүний би удаад хайлаад цэцэг ногоо навч болоод урагчдаг юм аа гэлээ. Бид нар тэгээ хөдөө цэцэг дээр гიშгээд байдаг тэд нар ч хүн байсан юм уу яанаа л гэж байна. Би үгүй миний хөө бүх цэцэг хүн биш ээ. Зарим л гэж хэлээд энэ сэдвээс салмаар санагдаад гялс өөр юм ярих гэсэн хүү. Ээж тэгээ дараа нь цагаан хувцастаа сүнс нь нисэж явчихдаг юм билээ. Тэгээ сүнс нь хүүхдүүдэд хардггүй. Би тийм ээ хүүхдүүдтэй санаа зовоод бас санаад харахаар очдог. Та сүнс болохоор над дээр ирэх үү? Би мэдээж хүү дээр очино. Та гүнжээ дээр эхэлж очих уу? Над дээр эхэлж очих уу? Гүнжээ гэдэг нь дүү охин гинэ. Би сайн мэдгүй байна уу? Аль ойрхон дээр нь төрүүлж очих байхаа гэсэн чинь дөрөв хүүхэдтэй юм чи аавтай хоёр нь хуугаад авчаад хурдан дээрээ ээжээ. Би за тийм миний хүү хэсэг чимээг болохоор ашгүй унтах гэж байгаа юм байна гэж бодсон. Ээжээ хүн өөхгүй байж болох уу? Би болно. Эрүүл хоол дээр дасгал хөдөлгөөн хийгээд байвал урт насалдаг. Далимдуулаад хідэн хүнсний нэр хэлээд авлаа. Кола, чипс, чихэр, бантан Тэгсэн чинь бантан лавшаа мах тараг сүү эднэр болж гэнэ үү гэж би болж байна. Сайн байж миний хүү гэсэн чинь дасгал нь таны зааж өгсөн дасгал мөн үү? Би мөө. Том болтлоо их юм ээжэл гэж. Би тгийн штэ тогтмол өдрөг бүр хийн хөгшин болсон хойнооч хийн. За тэгвэл дасгалаа хийнэ. Би миний хүү одоо унтаад маргаашнаас хийж эхлэе гэж хөвтөж байгаад орон дээрээ хийчихэл да ээж. Би за өөрөө мэдээ миний хүү дүүгээс ирээ гэсэн Үхэхгүй тул өнөөдөр заавал дасгалаа хийнэ гэж амдаа яриад орондоо тонгочоод л байна. Харахаар л энэ төрөд их юм. Тэгээд дасгалч нээх явсангүй минутын дараа би танд их хайртай та битгий үхээрээ ээжэл гэж байна. Би за тэгний ээж нь урт наслахын тулд хичээнэ миний хүү. Хэдэн нас хүрээд ээж нь байхгүй болоход амьдрч чадах вэ гэсэн чинь 70 нас тэр үед би хүүхдүүдтэй болоод хөгшөрсөн байх болно. Би за тэгвэл ээж нь хүүгээ 70 нас хүртэл хамт байна. Ээж нь 100 настай болоход миний хүү 70 настай байх нэ гэсэн чинь имээ идтэй лээс хотын имээ 65 нөгөө имээ 75 гэсэн чинь хоёр имээг эрүүл хоол идэж 100 наст болоорой гэд та хэлээд өгөөч имээ гаацтай дууд штэ. За маргааш хэлжи. Одоо тэд нар унтчихсан байгаа. Та заавал хэлээрэй ээж. За. Өвөө гаацтай ундаж ихэр идээд тэгээд газар дороо цэцэг болсон уу? Ямар цэцэг болсныг та харсан уу гинэ. Би за минийхөө өвөөгөө тэгэж ярьж болохгүй. Ээж нь өвөөг нь санаад байхад чи өвөөгөө яриад байхаа бойл гэсэн чинь. За ойлголоо ээж. Ээж би танд хүрд уншаад өгөө. За. Нэгийн хүрд 10 хүрд уншиж өгөөд ёстой сайн барьж миний хөө одоо унтаараа миний хөө. За ээж солонгоё 7 өнгөтэй юм бэ. Ямар авир гизүү вэ. Ээж нь гуйж байна унтаад өгөө штэ миний хөө. Маргааш хэлээд өгөөрэй ээж. За тэгнээ сайхан амраараа миний хөө хайртай шүү гэд. Маргаашийн асуултандаа бэлдэх гээд солонгоёга 7 өнгөтэй вэ гэд Google дээр бичиж хагаад хэвтэж байна. Бодолд гэрлийн хугарлын хууль гэсэн мэдээлэл байна. Энэ мэд асуудаг 3 хүүхэд бас байгаагээ ботхоор гинэ. Зүгээр жангалч идэг. Зүгээр нэгнийх нь жишээ шүү дээ тий. Яайс. Амар юм аа. Амар. За, хоёул хамтрагч хамтрал хийж байгаа юм дээл хөргөч хөө. За, тэгээ Улаанбаатар хотод 11 цаг 24 минут бас нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Хада лабо чигшүүлэг шинэ премиум цуврал хамтран ажиллаж байна. Шинэ Хада лабо гэх энэ нэг хиний нэг пүрвсрэг рекламчсан муу юм уу? Хада лабо гэдэг муу юм болов биш юм болов. Би үзээгүй. Үзээг болохоор одоо мэдэхгүй. За ямар ч байсан ийм алтлаг өнгөтэй савлгаатай юм байна. За бүх насныхын хэрэглэж болох юм байна. За дээрэс нь Хада лабог хүн шингээдгүү алган дээрээ өөрөө хэрэглэдэг хэмжээгээр асгаж байгаад нүүрэндээ илж биш шавшиж товшиж хэрэглэдэг юм байна. За дээрэс нь бүтээгдэхүүнээ дээр шингэсний дараа нь дараагийн бүтээгдэхүүнээ зөв дараалалаар товшиж хэрэглээрэй гэж байна. За нэгдүгээр бидэж тоникоор ингээ сайхан тоник ч юм одоо усан юм шингийн байгаа штэ. За ингээ сайхан нүүдэн ингээ шингээгээд товшоод өгнө. Дараа нь сүүн шингэн, тэгээ суур дос, тэгээ зохины дос яг энэ дараалалаар өглөө оройд түрх нэ. Мөнгө гинэ. Муу юм уу? Мөнгө гэж. За. Чи юу лаг? Юу ч миний ганц таньдаг. Миний ганц таньдаг юу байхгүй юу? Жижиг чи загвар өмсөж явахгүй. Йоо. Пүрвсрэнгээ танилгүй чи доо. За энэ 1818 83 гэдэг утаснаас та Хада лабогийн тухай асуугаарай. 1818 83 гэдэг утас руу залгаад.
бүх мансын эмийн сангуудаар байгаа. За тэгээ юу юм бэ шүү? Зохины тоснол гэхэд 7 төрлийн гиалуроны өвчл агуулсан хураашиг хандлага ихтэй нүдний зовх орчим байрсанд удаа хугацаанд чийгшлэл өгч хураашилтаас үүдэлтэй өршлөг баасан чангалж өгнэ зохины тосно. За. Мундаг юм байна. За ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар халалабо чийгшүүлэх шинэ премиум цоврол хамтран аярлаж байна. Баярлалаа. За одоо чинийх минийх уу тий. За сингэ даваа гэдэг залуу. За. Өдрийн мэнд. Эмэгтэй хүн юунаас ч хамаагүй горддсон юм бэ лээ. Миний танил нэг эмэгтэй байд юм а. Тэр маань хүний хорвоод хослон амьдрах замыг дагаж нөхөрт гарваа. Гэр бүлээ зохиож хурим хийгээд бас л хүний орчлогийг ам хойно хүүхд төрүүлж ээж болсон юм даг. Тийм ярих сэдвийн маань гол утга болох зүйл бол найз маань нөхөртөөгөө хамт нэг суудлын машинтай болвоо. Манай нутагт замын цагтаа ойр ойрхон гардаг том жижиг хоёр тойрог байдгийг. Тэр замаар шинэхэн жолооч найзыг маань явах үед нь болж л өгвөл замын цагтаа зогсоогоо шалгадаг байсан юм байна лээ. Тэгээд тэр замаар явахдаа цагдаа тааруул зогсооно гэсэн рефлекс далд хэлбэрээр тархинд нь суучжээ хөрх. Найз маань нилээ архих жолооч болцсон байх үедээ төрсөн л дөө. Гэртээ хүүхдээ харж явах үедээ ойр зүрийн хэрэглээний зүйлсээ авах гээд хүүхдээ нөхөртөө үлдээгээд өөрөө машинаа унаад зах явжээ. За тэгээд нөгөө болж л өгвөл цагтаа зогсоодог тойрог руугаа төхөөд ирсэн жил дүүрэн цагдаа нар найз маань ч бодож гинэ. Хүүдий жолооны өнөмл хаана байгаа юм бол эднэрс намайг найдвартай зогсооно. Өнөөлөх байхгүй бол гэртээ мартчихл гэж хэлгээс ухааны юм бодоод хажуугаар нь гарсан чинь цагдаа нар зогсоодгүй. Тэгсэн чинь горьцсон байсан гэсэн. Уг нь цагдаа нар найзыг маань зогсоогоо жолооны өнөмлгийг нь үдчихэд явуулсан бол горьдохгүй байхгүй юу? Горьдог нь яаж гаргасныг нь бол харин асуугаагүй гинэ. Ямар амар хэрэг вэ те. Тийм ээ. Бараг бүхэн автцсан юм шүү. Цагтаа зогсооно гэд. Хатаа байсан. Яа. Солонгоч Улаанбаатар гэдэг сонсогчийн Монголд очисон хөгжилтэй явдал гинэ. За охин битээр Америкаас 100 болгон Монголд очиноо. Уг нь бол охин маань монгол хэл сурах зорилгоор очдог боловч айлын хүүхдүүдийг англи хэлний сургалтанд суулгаад буцдیں۔ Гинэ. Өнгөрсөн 100 авга хичээнд орлоо. Авгаш том охиныгоо гаргаад хүнс аваад иргэлээ. Манай охинч дагаад гарлаа. Тун удалгүй их л сонин хачин юм үтсэн бололтой орж ирлээ. Ээж их сонин юм үтслээ. Колони Кока-кола савтаа сүү зардсан байна гэдэл гайхс нүдээр хэллээ. Түүц дотор литрийн савтаа колоны савнд сүү игээд. Цагаагаа гэхэд гайхсан бололтой. Кока-кола компани Монголд сүү үйлдвэрлэдэг юм байна шүү дээ. Ямар сони юм бэ гинэ. Манай хамаатнууд наадах чи юугээд байгаа юм бэ гэлээ. Би орчуулад хэллээ. Хамаатнуудын дунд маргаа өрнөлөө. Балаа ямаа гадан дотноос ирсэн хүнд ийм муухай юм үзүүлэх гэж. Сүртээд колог нь уугаад хайсан савнд ямар сүү игээд буцаага зардаг гэж хэлтэй нэш. Битгий орчуулж өгөөрэй гинэ. Тэр орчуулсан тест. Нүүт нэг үл итгэчээд очиод яриа штэ. Нэгэнтээ. Монголд Кока-кола сүү үйлдвэрлэдэг. За. Надаа хамаатай юм гэдэг сонсогч. За. Би 4-р англи байсан баг. Дүү маань 2-р анги. Нэг өдөр аав ээж хоёр тог цахилгаан янзлаад байж байваа. Аав гэрээс гарахын өмнө надад "За тогны утсаар тоглов. Чи арай томоороо сайн харж байгаарай" л гэлээ. Аавын үлдээсэн тогны утас толгойтой 2 утас нь ил гарсан залгуур гэх юм уу юм байсан. Би дүүгээрээ тогломоор санагдаад тог зөхөн шүү гэж дайрав. Дүүч мангар ухаантай залгаагүй бол тог зөхгүй штэ гэд хилээ гаргаж байна. Би ч мангар шартай аавыг гадаах тогоо салгана гэж гарсан юм гэж батсан юм л да. Нөгөө залгуураа залгаад л одоо тог зөхөн гэдэл 2 утас нийлүүлсэн будаа. Тог тасраад ээж юу вэ гэж орлоод гараад ирсэн. Тэгсэн миний урд шатцсан зогсож байгаа юм чи. Би тэр явдлаас хойш дахиж дураараа тогны утсанд хүрэхэ болсон. Угаасаа ээжээ 2 ч үлдээхэ байсан. Илүү ихийг хүсвэл удахгүй миний зөндөө баян байгаа шүү гэсэн байна. Амар юм бэ. Одоо ингээд зүгээр ингээд нүүн айлын хонх дардгийн ингээд утас ингээд тэрэнд үргэлжлэлтэй амар тог зөгтөр штэ. Тэгээ бодохоор ямар амар юм бэ. Тэр ингээд утсыг ингэж нийлүүлж хонх зөгтөө тий. Нэрэд гэдэг шүү. За Батбаатар Мөнхням гэдэг сонсогчдын жингээ хасна гинэ. Шинэ он гарахаас 14 хоногийн өмнө гинт гэгээрээд жингээ хасаж жигтэйхэн галбирчгаар төлөвлөөд YouTube-ээс баахан дасгал сургуулийн бичлэг татаж байгаа л өглөө өрөөгөө өөртөөгөө тэмцэлж усан уулган олтлол уугуу дасгал хийвээ. Эхний эдэн өдөр ч хамаг булчин зангирч өвдөөд хашларч үлхмээр байсан ч дасгалаа хийгээд дуусгаар хүүхдүүд баяр хүргэж балиа шиг даал нөхөр турж байгааг минь гайхаж хошигруулаад 14 хоногийг ардаа орхилоодоо оны эхний өдөр үр дүнгөө үздэг Баатар жин дээр гараад зогсон чинь 81 байсан ч юм байна 83 л өсөрсөн байлаа. Яахаараа тэгдэг юм бэ?
Амар. Ямар гомдмор юм бэ? Ядаж 81 дээр байсан бол бас тий. За, Дуутан Бика гэдэг залуу. За. Миний нэг андаа тохиолдсон хөгжилтөө явдлаа. Тэр найз минь одоо байхгүй тэнгэрт дэвсэн. Олонний танил хүн байсан юм. Тэр маань жаахан л халуул хөл дээрээ тогтож чаддгүй бүр яаж ч явж чаддгүй нэг юм байлаа. Найз маань ангийнхаа андтай малгаан гутаас эргээ жаахан савжилт. Мань хоёрын архин дуусаад анд маань байрныхаа доод дэлгүүрлөө. Миний нэрийг хэлээд ганц юм зээлээд иргээд нөгөөхөө явуулж. Нөгөөх нь очиод хэлжээ. Манай хүн хэдий олонний танилж гэсэн найзыг нь хинч танихгүй юм чи юу гэж өгөх вэ? Мань хүнч буцаж гэрт нь ороод өгөхгүй байна чи өөрөө оч гин. Гэтэл манай хүн би явж чадахгүй штэ чи тэгвэл намайг үүрээд явал гэж байна. Нөгөө найз нь баг ширмөстэй нөхөрт бол ганц юм уухын тулд тгийгээд мань хүнийг үүрээд дэлгүүрт орж ганц юмаа хоёр болгож аваад хоёулаа тас. Маргааш нэг үлбийсэн хоёрын босоол зараагаа алахаар хоёулаа нөгөөх дэлгүүрлүүгээ зорлоо. Найз нь чи одоо гайгүй юм чинь өөрөө ганцаараа ор би гадаа байж вэ гэд манай нөхрийг оруулж л дээ. Мань хүнийг ороход худалдагч огтоо жогтоо жуумал заадал. Мань хүнийг шаалангуу хараад л байж. Дарагч үгүй хоёр сохтуу нөхөр давхарлцсан ялаа шиг юм болж ирсэн юм чинь. Ямар л олигтой харагдав гэж. Гэтэл нэг худалдагч нь гадаа тамигтж байгаа найзыг нь харснаа. Аха таны морчид гадаа сул явчих. гэж хэлээд бөөний болсон гэдэг гинэ. Йоо, амар юм те. Үуч тийш тэ морин хийж яхав гэж. Би л одоо хэрэг яг ийм тохиолдолд за чи ороод иргээ дэлгүүрлээ оруулгуудаа. Тэгээд ороод надтай ярил гэдэг уцаар яриад наадахтай нэг шүү дээ дугаалаа гин. Тэр байна гээд. Тань царайгаараа л танигдэн шүү дээ. За тийм үү те. Нэг үүрээ л явж илээдэг те. Тийм шүү дээ. Яг нөгөө хорхоо хөдөлсөн үед үлдсэн. За анх чим гэдэг бүсгүн дүү гинэ. 3 насны зөрүүтэй дүү бит хоёр олон жилийн дараа дахиад дүүтэй болсон гинэ. За. Тэгээд энэ гэхдээ энэ уншижсэн юм байна. Айгу ойрхон уншижсэн юм байна. Яг л нөгөө нэг амар нөгөө гэрийнхнийхээ амар загнадаг өвөөгийнх нь сүнс хүмүүс болоод ирцэн гээд. За. Тийм билүү? Тийм. Тэгээд дүү нь алга болцсон. Тэгсэн чи яагаад чи ийш тийш явахаа хэлж байгаа гэсэн чинь анаа гэсэн. Би ийш тийш явлаа шүү гэдэг. За. Чирчин сүрэн гэдэг сонсогч. Чирчин сүрэн гэдэг сонсогч. 11-р анги төгсөх жил. Шинжлэлийн баяраа шагнал аваад ангийнхантайгаа баярлж шуугалда завгүй байлоо. Уц дуурч ээж залгаж байна. Баяр сайхан уу гэв. Үгүй ээ чирчин байна. Баяр сайхан байна уу? Үгүй ээжтэй андуураад байгаа юм уу? Би чирчин байна л гэв. Ээж тэгсэн. Харин солиотой юм хаашаа юм бэ? Баярын минь мэдээд байгаа юм биш үү? гэж авсан. Баяр нь болж байгааг мэдээд шинжлэлийн баярын сайхан уу гэж асууж хэлтэй. Тэгсэн би яасан баг нөө. Тийм юм байхгүй. Чирчин сүр байна. Гэт уцаад баахан инээж ирлээ. Ээж нь баяр сайхан уу гэж асуусан юм байна. Баяр сайхан уу тий. Баяр сайхан байхгүй. Чирчин сүр байна. Йоо. За умба байгаль гэдэг сонсогч өвчлөлтөд өгөх нь хаа авчирдаг муур гэснээс бараг 20 жилийн өмнө манад нэг улаан хүлтнийг урдураа гаргадаг нохоо байдаг гэж үлээ. Хурш айлуудын хүмүүсийг бүгдийг танина. Хуршүүдийн хашаа ураг бас мандаг. Хажуу айлд орж байсан хулгайч байрсан их мундаг нохоо. Нэг удаа хэтрүүлээд дуудлагаар ирсэн эмч хазаж бөөн үр төлбөрт оруулж илээ. Гэр орныг харж дуу чимээ өгдөг болохоор хурш айлууд хоол ундныхаа үлдэгдлийг өгсөөр агаад зоолоод багхан баавга шиг амтаа болчихсон. Зуны нэг өглөө урд талын айлд орох гэдэл гарсан манаа нохоо нэг цэвэрхэн хуугалсан толгой идээд л хөвтөж яана гин. Нилээн цэвэрхэн толгой ах чинь хин үгсэн болоо гэсэн шүү юм бодоод л урд талын айлд ороод ярих юмаа яриад сууж байсан айлын ахал нэг юм хайгаад байна гинэ. Гарч ороод лүүднийхээ амбарт юм төтчгнүүлээд л чи юу хийгээд байгаа юм бэ гэсэн чинь дөнгөж цайныг толгой чандын үгээ гуйхалчаад тогоогоо тавиад хийгсэн алга. Сэний юмда эндэл тавьсандаа гээд манараа цав суулга 50 мавирынхаа ардар хавар хайгаад үлдсэн гэс. Ямар манаа нохоо идээ твтэж ялээ гэлтэй нэш чимээгүй л гараад ирсэн гэж юу. Энэ мэдчлээ хаяа хулгай нэ гуй авчираад булчихсан байсан. Холбоотой хям авчираад өмцөм идээ сэглээд үлдээж гсэн байсан. Нэг удаа бүр домофон систем билүү орцсны үндээс кноп дараад айлуудын хонх дуурдаг шив шинээр нь хайрцагтай авчираад тавьж гсэн байсан. Заагаад өгчээсэн. Сонирхоод задалж үзснээ энэ одоо хааны хонх авчираад би ажилласаа гарлаа гэж байгаа багтаа гэж юу. Тэрийг зараад өөрт нь хоол авч өгсөн гэсэн. Зараад. Ямар амар нэрээ. Йоо. За, хүрэлтогоо Бямба гэдэг сонсогч копи гинэ. За.
Эгчдүү хоёр хоорондоо муудж гин гинэ. Игч тэнэг дүүн мангар нэлээ удаан хэрэлдээд игч нь дийлэхгүй болоод ирсэн ээ. Тэгж ярих юм бол чи жилгүй болчихсон. Аав чиний жилийг алаад шинэ жилээр итгэх гээд хөргөчөнд хийчихсэн гэсэн гинэ. Дүүн хөргөч рүү гүйж очиж харснаа дараа нь ээжигээ орж ирэхээр очиод хэлж байна гинэ. Дүүн аав миний жилийг гээд ойлгохдохгүй юм байна. Ээрч мураад уйлаад ахаар нээж нь. Ойлгохгүй 50 ярил ээж нь ойлгоно гэж л дээ. Тэгсэн дүүн хаав миний жилийг алаад хөргөчөр хийчих би жилгүй болчихлоо гээд л уйлж гарч. Ээж нь гайгаад хөргөчөө нэгээд тартал дотор нь гахаа дулгаа аваад үлдээсэн байж. Дүүн гахаа жилтэй. Учрыг нь сая ойлгоод дүүг нь тайвшруулах гэж бөө юм болоод энэ тулаанд инхүү ихч ялч гинэ. Гэвч ээж нь ихчийг нь дүүгээ хэтрүүлээ хэмээн зэмлэн аргадахыг гойв. Инхүү эцсийн дүнгээр дүүн дийлээд дуудсан гинэ. Би бол хизээч жилгүй болохгүй. Байхгүй гэж тэр байхгүй. Гэхдээ байсан ч гэсэн нэг тэрийг нэг алж малаа тээдгүй. Чи ямар чи чин дахиад жилтэй байлоо? Тий. Миний жилийг Васигийн шинжилээр иддэг байсан. Гэтэ одоо иддэг байсан бохоо. За Улаанбаатар хотод 11 цаг 37 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар толгой хөвдөлтийн төрийн салонч Цитромакс хамтран ажиллаж байна. За, гурвалсан хайрлагатай өвдөлт намдаах Цитромакс нь толгой хөвдөлтийн толгой хөвдөлтийг түргэн хугацаанд намдаана. За, ганцхан толгой хөвдөлт нэр гэлэхгүй. Шүд өвдөхөд. За, булчин үе мөчөөр өвдөхөд. За, гэмтлийн үед одоо гэдэг хурц ингээд өвдөл мэдрэгдвэл. За, түлэгдсэн үед амьсгалын замын цочмог вирусын халдвар зэрэгт бас өвчин намдаах зорилгоор хэрэгжилж болно. За, ер нь нийтгүй амын 80-50% ямар нэг байдлаар толгой өвдөх шинж илэрдэг гэж судлагдсан байт юм байна л да. Ер нь бол. За, тэнгууд толгой өвдөх шалтгаануудад нь болохоор хүзүүний булчингийн чангараал, сэтгэл санааны хямрал, мэдрэл цочрох, тархины цусны эргэлтийн дутагдал, хүзүүний ясны өөрчлөлт зэрэгтэй холбоотой юм нийтлэг өвдөлтүүд үүсдэг юм байна. Тэгэхээр Цитромакс хамгийн гол нь айгүй хурдан үйлчилгээтэй. Уугаал ерөөсөө нэг бараг 15 минут уулна. Бусад юм чинь нэг 15 минутын дараа ч юм уу үйлчилдэг штэ тэ. Цитромакс бараг уугаал нэг 5 минут болоогүй зүгээр нам дардаг байхгүй. Айгүй хурдан. За бүх хэмээс ангаар борлуулагдаж байгаа. Тэгээ илүү дэлгэрэнгүй мэдээлэл нь яг аль бие усных нэмж төлөөлөгч нараас 181883 гэдэг дугаараас аваарай. 181883. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар толгой хөвдөлтийн төрийн салонч Цитромакс хамтран ажиллаж байна. Баярлалаа. За баярлалаа Цитромакс. За дараагийнх нь Трамп төмрөө. Одоо минийх штэ тий зөв тий. За нэг түлээчээр голын эрэг дагуу мод хийж байгаас үхээ унахчих гинэ. Тэгээ уйлаа сууж байтал усын хаан гараад ирж гин. За чи яагаад уйлж байгаа илээ? Би танаа гол руу сөхөө унахчлаа. Одоо түлээ хийж чадахгүй болсон. Ар гэрээ яаж тэжээн гэж бодоод уйлцсан. Лусын. Тэгсэн чи алтан сүх гаргаж ирээд энэ чинийх мөн үү? Биш ээ. Лусын хаан тэгсэн мөнгөн сүх гаргаад ирээд. Тэгвэл энэ мөн үү? Бас л биш ээ. Тэгтэл Лусын хаан маань түлээчний хуучин сүхээ гаргаж ирээд. Тэгвэл энэ мөн үү? Яг мөн байна. Чи их шудрах сайн хүн байна. Би чамд алтан мөнгөн сүхээ ч гэсэн өглөө. Ингээд манер түлээчин элбэг сайхан амьдрах болов. Гэтэл хэсэг хугацааны дараа эхнэр нь гол руу унчгаж. Яа. Мэнэр мөн голын хэрэг дээр суугаад уйлж гарчээ. Лусын хаанч гараад ирж чи яагаад уйлаад байна? Амьдралын маань ганц төшөг тулгуур болсон хан маань гол руу унчгаад байхад би уйлахгүй яах вэ? Гэтэл Лусын хаан хоп гээл уснаас дуучин хөх нөмөн гаргаад ирж гинэ. Чиний ихнэр мөн үү гэсэн байна. Мөн ингээл баярлаад авчих. Хүний дараа л Лусын хаан уурлаж чи сая надад худал хийсэн үү? Тийм ээ Лусын хаантай байна. Гэхдээ та намайг ойлгохыг хичээгээрэй. Би бүгдийг тайлбарлая. Хэрэг би энэ хүүх нөмөнг миний ихнэр биш гэсэн бол та уснаас дуучин сарчмаа гаргаад ирэх байсан шүү дээ. Тэгтэн би мэдээж бас л миний ихнэр биш вэ гин. Тэгээд та эцэст нь ихнэрийг минь гаргаад ирэхээр би мөн гин. Тэгэхээр та намайг шудрах сайн ирэх хүн байна гэд нөмөн сарчмаа хоёртой цуг ав гэд өгч гин. Тэгвэл би 3 ямтай ихнэрээ тэжээж чадахгүй бол дөрвөлээ аз жаргалгүй ядуу зүдөө амьдрах хэрэг болно шүү дээ гэж гин. Дүүхнэлт ирчүүд ямагт бусдын төлөө нэр хүндтэйгээр худал хийдэг. Яа. Тэгээд номинтойгоо аз жаргалтай амьдарч байгаа биз дээ. Йой. Нөгөө эмгтэжүүдийн ингээ гордог ингээ гаргаж нөгөө хүүхэн ингээ хавдчихаар барьдаг юм бариач юм мөөмж байгаа гэдэг гэсэн энэ тэрнтэй адилхан хүүх номин ч шүү дээ. Атайс. Йой. Энэ нөгөө нэг юу минжин сортод болдог гэсэн номиг хэлээд байна тийм үү? Магадгүй спаки ном багтаа гэж тийм. Йой. За Батболд Дарамсэд гэдэг залуу.
Төмсгний ивэрхий гэснээс ганц онгоо ярьчих уу. За. Эмчтэр нэгэн гэр ирвэ. Эмчээ миний төмсгнүүд өвдөд байна. Эмч үзлэг хийлээ. Авахгүй бол болохгүй болжээ. Тэгтээ хиймлийг суулгана. Нэг нь модон, нөгөө нь металл. Мэдээж харшиж хавиралдахгүй бах. Хүүхэд хийж чадахгүй. Бусдаараа бол дажгүй. Олон жилийн дараа эмч тэр хоёр гудамжинд тааралдав. За ямар шүү байна да? Дажгүй юу? Оо бүх зүйл окей. Харшилдаж хавиралдахгүй хүүхдүүд сайн байгаа. Юу гинэ? Братиня Пиноко хоёр маань 4 төгс Терминатор энжил нэглүүл ингэж авна. Яа. Солиотой онгоо байж тийм би яасан. За төр бол Дамхаатар гэдэг залуу. Манай нэг танил ахыг Нямбуу гинэ. Бэлх Нямаач гэлцэн. Яагаад гэвэл манер нэг удаа найзынхаа хуримд очиж баяр хүргээд Монгол хүн байна да. Ууж идээд л чигтэйхэн байж. Оройч болж найрын гэрт гэр бүл болоочнаар нөхрийн найзууд гих хөөтөө тоогоо шиг бүрсгэр хар хідэн залуус үлдэж гинэ. Хөдөө газар зуны үйлрэлд өглөө нартаа уралдаж гараад өдөржингөө гадаа байж орой нартаагаа зэрэгцээд орцгоодог амьтад яаж цагаан байх вүлээ? Дуграа явсаар Нямаах дээр ирж манер дотроо заа байц найранд 3 дуутай хүн юмсан. Манлай бүдээж агдаг гуруулангийн дуурчихлаа. Одоо би яадгийм блэ гэж бодмогц толгойд нь нэг дуу харан ороод ирснийг аялгуулаад л аваа тааж. Найзууд нэг сонио жуумал зал хуримлагч залуу минчид л улаагаад хөмсөг маграа натралтаад ирж. Тэгсэн чинь манерийн дуусан дуу нь бэлхийн голын дуу байсан гэдэг. Би танахаас халам зүү мартасан гэдэг. Яа. Тэр болсон чиний найр нар гэдэг мэдгүй. Мэдгүй. За, тийм дуу дуулаад байгаа юм уу? Би танахаас халамцуу марцсан. Гэ дуулаад дуусаасаараа халамцуу хөөгцөн түгтэй гэдэг гинэ. Яа. Бид нар бас нэг залуучуудаар айлаа хөргөнд орсон чинь тий амьдрал болоогүй чи бид хоёрын учирлагчтай болоод бас өгтлээ инээлтжиж илээ. Яа. За мөнх тогтох юм наран болд гэдэг залуу. За. Өчигдөр ихнэр маань хорооллын нэг дэлгүүрт оржээ. Нэг футболк таалагдаж, хувц солих өрөө хүнтэй байхаар нь үлгүүрээс шууд лангууны хажууд өмсөж үзээд толинд харчаад эргээд иртэл палаж налга болчих. Хайгаад олдгүй. Барааг нь өнгөчөөд ойр хавийн хүмүүсийг авсан байж магадгүйгээр ажиглаад байдгүй гинэ. Тэгээд зарлуулъя гэд очил нэг залуу чанга аригчаар сайн байна уу? Манай нэг үйлчлүүлэгч хар балаачаа хайсан тул олсон хүн авчирч өгнө үү гэхээр нь ихнэр үгүй ээ би хаяагүй алдчихлаа. Ер нь би өөрөө зарлая гэд гуйтал зөвшөөрч. Тэгээд л хоолоогоо засаж байгаад сайн байцгаана уу? Би хувцс өмсөж үзэж байгаад палажаа алдсан тул олсон хүн авчирч өгнө үү? Халаасанд нь машины дэлгүүр банкны карт манд байгаа юм а гэдэл ахин дахин зарлаад олддгүй гинэ. Аргаа бараад хайж байтал заалны худалдагч палажны хэсэгтээ өлөгч гисэн байж. Тэгсэн ихнэр хүүе энэ миний хайгаад байгаа палаж энэ байж тээ гэд тодлагч өхөн. Гой палач юу ихчээ яг танд даарна 48,000. Ихнэр үгүй энэ миний өмсөж ирсэн палач байна. Яагаад өлөгчгүй гэтэл тэр өөрийнхөө бараак гэж бодоод өлгсөн байж л тээ. Хэрэг палач нь олдоогүй дээр нь богийн шорт өмсөөгүй байсан бол баларахгүй юу? За, инхээ гом гэдэг залуугийн өвчлөлтөд өгөхөд манай хөдөө байдаг нэг ах сумын төв рүү гурил бодоо тамхи авахаар эхнэрээ сундлаа давхиж гинэ. Гэхдээ ахын мотоцикл толгой байхгүй, конс авахгүй, тормос авахгүй зүгээр л 2 дугуйтаа мотор явж гинэ. Ямар амар толгой гэдэг нь юу юм? Ийм нэг толгойн жижиг хянах самбар байдаг шүү дээ. Тий. За. Гай бол цөмрөө ордог гүүрэн дээр цагдаа зогсорт таараа зогс гэдэл тохиж гин. Манай ааш холоос гараад хурдаа хасаад л төгсөн чинь юун зогсох тормос авахгүй юм чи 2 үлөө чирсээр байгаа л зөрлөө гинэ. Цагдаа шүглээ үлээгээд араас нь гүгээд мань хүн ахан зогсон гिचгсэн амар бүдүү хоолгоор инээж гисэн 2 үлөө чирсээр байгаад зогслоо гинэ. Цагдаа ирээд ёстоол хөөх та ямар унаатай яваагаа мэдж гэнэ гэсэн чи манай хүн мэдж байна ахан сум орж янзлуулахаар явж гэнэ гэж хэлээд гуйсаар байгаа торгуулахгүй явж гэнэ. Бас болоогүй хөдлөхтөө миний дөө араас түлхээд өгөөч гэдэг. Цагдаагаар төрүүлээд араанд нь хийж аваад л хөдөлж гэнэ. За хорой эргээд унаага заавал бүрэн бүтэн болгоорой гэдэл явуулж гэнэ. Ах цумын төв ороод арилсан амжуулаад орой гарахтаа юу мотоцикл янзлах харин ч дээр нийгшил юм уучсан халамцуу гарч аваад нөгөө ээлжний цагдаад баригдаад балдарсан. Тэгээд 7 хоногийн баримтлагаанд явах торгуул өгсөн гинэ. Тэр зүүн өнгөрөөд намар болж байсан 8 сард бид нэр хөдөө тэднийд очиод юм яриад л инээлдэж байгаад аха нөгөө баримтлагаа юу болсон бэ хэр юм бэ гэсэн чинь үгүй одоо болтол ороог байгаа очрон дийлдэхгүй байна. Яараа юм бэ? 3 удаа
гэж юу? Ямар сөвлөлт хөвтөх гэж байгаа шүү дээ. Одоо тэр ариг хөөхөө болоод сайхан намтай малчин болсон байгаа гинэ. Тийм амар. Очрон дийлдэггүй юу? Гой. Би анх хоёр гэдэг сонсогч. За. Аавын дүүгийнх нь хорин болж гинэ. Хоримж ид дундаар ч хүмүүс гадаа гарчихсан хоорондоо танилцаад л байж. Тэгтэл тэдэн дунд Гавья шагнал нэртэй нэг ихч байж л те. Аав хүмүүстэй танилцж явсаар нөгөө өгчдөр очин болцсөх гэд нэр хэлтэл нөгөө өгч Гавья шагнал гэж нэр хэлж. Тэгсэн аав Гавья шагнал гэдэг юм байхгүй сувын начин гэсэн гинэ. За. Йоо, за энд нэг өмнө нь өөр групп дээр биччихсэн пост гинэ. За. Ээгээ бадам гэдэг бүсгүй маань. Өмнө нэг групп бичиж байсан л гэж байна. За, Алтан эрлийн даллага авахулсан ээж охин хоёрын паян гинэ. За, би лам энтер гэж мэдгүй өө. Тухайн үед айхтар бизнесмен хүүхэн. Тэгсэн хажуугийн багончгны өхөн. Найз нь өчигдөр гандандаад юм гаргаж болдгоо. Хэсгийн авгаа хогны мөнгө нэхэд байна. Түр өгөөч гээтэл. Өгчгөөд л үрлгүй хүн чинь аятайхан санагдаад яасан тухай асуусан чинь чи багсаа зүүд бэлдээд гандангийн ашин доторх гэрлүү ороод ламын өдөөс харс сууж агаад зөвхөн чам зориулсан алтан гэрэл номыг хувьдаа уншвал ажил ашиг орлого хэлэх юм биш л гэж байна. За сониуч сан өдлөөд бушуухан маргааш болоосаа гэж бодоод гандаа очиж одоогор гисэрсэн юм билээ. Гэрт ороод л учир байдлаа хэллээ. Суугаад бэлдэж ирсэн эдээгээрээ тавг өрөөл охиноо дагуулчихсан. Ламбгоо номоо уншиж эхлэх гээд намааг энэ өдөр аршаан цацгаар даллаад байгаараа энэ өдөр юм бэ. Аршаан цацгаар ингээд даллаад байгаараа л гээд л эхэллээ. Өө сайхан хоолойгоо өнгнүүдэд нөгөө аршаанаа цацлаа шүү. Тэгэхээр нь өөдөөс нь гараараа наашир гэж тохоогоор эргэлдүүлж ирээд сайн даллаа. Ламбгоо мань инээмхэлж ирээд нүдэрээ тавгтай эдэрүү дөхөөд байна. Тэгэхээр нь гинт ойлгоод эдэрүүгээ даллаж өглөө. Өнөөх лам пис гайхаад л дагаад инээлээ. Охин мөрөө авчаад бас дуртай байна. Тэгснээ та ч одоо даллаж мэдгүй хүн байсан юм уу л гин. Би цандраад мэдэн дутуу даалчихсан уу? Гараа бүтэн эргүүл даллах байсан уу гэсэн хай ойрын ламгуанаар жуумалзаад эхлэвэ. Тавгтай эдэгээ гартаа өрөөд даллал гээд хажуугийн имээ инээдээ барьж ядаад хэлж байна. Тавгтай эдэгээр юм бэ штий. За тийм. Магтгүй тэгэх баг. За. Гинт ойлгоод нүүр халуу шатаад ламгуаг ойлгоод энийг ч биш ичигч биш чүү тайлгарцгаагаа дахиад л эхлэв. Ламгуа нүдээ тас анжчихсан харахаар инээд нүрээд байгаа ах гээд би бас ичингүүрч гисэн. Ахаад ламгуа пис яава би яагачгүй дээ гэтэл охин өнөө өдийг авчихсан ламгуа өдөөс цацаж байна. Тэгээд гарахын төс арцны удааданд нь хоолоо орсож байсныг хэлэхүү. Ингэж л ээж охин хоёр амьдралдаа эхний удаа даллага авахсандаа энэ даллага охины минь дөрөв дүүтэйг хэрсэн байна. Ээжийг насан туршдаа хөдөлмөрлөх их ажлыг дуудаж өгсөндөө гинэ. За энэ мэдээлэл ингээд та өөрийнхөө сонссон эсвэл өөр тохиолдсон сонирхолтой хөгжилтэй ийм түүхүүдээ үдийн ачир гээд 323 мянган гишүүнтэй нээлттэй групп байгаа. Тийшээ ороод пост хэлбэрээр бичиж болно. За энэ үрээд 2024 оны 1-р сарын 8-ны даваа гарагийн үдийн ачаар нэвтрүүлэг радиогийн 3-р студиэс өрчийтлээ мишээ эксператаар шууд түрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар толгой өвдөлтийн төрийн тусламж Цитромакс за мөн хадал лабо чигшүүлэг шинэ премиум цуврал хамтран ажиллаа баярлаа. Баярлалаа мөгийн. За баярлалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч өвдөлтгүй амьдрал Цитромакс. Цитромакс нь толгой өвдөлтийг түргэн хугацаанд үр дүнтэй намдаана. Монсын болон бүх эмийн сангуудаар худалдаалж байна. Хэрэглэхийн өмнө эмийн заавартай танилцсан уу? Онлайн захиалга 1818 83. Цитромакс. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Хадалабо чигшүүлэх шинэ премиум цуврал. Үдийн хачир нэвтрүүлэг Дэлхийн монголчуудын эмжэл радио 88.3